За би гэр бүл эцэгхээсээ дөрүүлээ. Дөрвөн эрэхтэй. Манай аав ээж хоёр бол хоёулаа урлагийн хүмүүс, хоёулаа хөгжимч хүмүүс. Насаараа хөгжим тоглосон ийм хүмүүс байдаг. Тэгээд яг хамгийн анх урлагийн одоо замд орох болсон шалтгаан гэвэл одоо тэгээд яг нөө ялчгүй урлагийн гэр бүлд өссөн. Тэгээд багаасаа филармоны тоглолтыг гэдэг юм уу ээж авахад ажил дээр айгүй их очдөг байсан. Тоглолт айгүй үздэг байсан. Бас байнга нөө пиант сонсдог байсан ээж аав. Тэгээд ер нь урлагийг айгүй их сонирхож орсон баг. Анх хил хөгжим үжигт орсон. Тэгээд яагаад хил хөгжмийг сонирхоод орсноо бол ер нь бол мэддэггүй. Гэхдээ ямар ч байсан урлагт айгүй дуртай байсан учраас одоо хүртэл ингээд явж байгаа. Тэгээд анх хөгжим үжиг сонгож орсон. Тийм хил бол нэг 4 жил сурсан. Дараад нь би 5 дугаар ангиасаа лимп хөгжимд ороод тэгээд хөгжим үжиг төгслөө. Лимп хөгжим төгссөн. Лимп хөгжмөр аадсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан их тайван гэдэг багш байсан. Одоо манай Монголд байгаа одоо мундаг лимпчдийн одоо юм бүгднгийнх нь багш тийм. Багш маань бид нарыг 8 дугаар ангид байхад бурхан болоод тэгээд дараад нь 1-р курсэд яг одоо Бадам гээд Монгол Улсын гавьяа жүжигчин манай багш маань бас хөгжим үжигт ирж хичээл заах болсон. Тэгээд багштай хамгийн анх 1-р курст хамгийн анхны жил бол ерөөсөө ойлголцох төгсөх үед би таны жоохон юм хийтаа гэл хийгээд ирсэн чинь багш айгуу гоё урамшаал тэгэл надад хэлсэн баг. Асуугаагүй байхад ингээл одоо энийг анги тэгэл тэгэл яг нэг багшийн тоглож ирснийг сонсоод өөрийнхөөгоо ингээл харьцуулаад ер нь тэр үеэс илүү их нөө хөгжмөндөө илүү айгуу дурсмах яг лимбэндээ. Лимп хөгжмийн бас нэг нөө гайхамшиг нэг бас битүүн амсгаагаар тоглодог. Тэгээ энэ битүүн амсгаа нь бол ялчгүй Монголын уран дарахчудаас өссөн юм сайхан урлаг байдаг. Тийм нарийн хийцэг хийхийн тулд нөө гал нь байнга ингээд цогсож явах хэвээр. Тэгээд тэрийг цогшуулж явахын тулд тасалахгүй үлээж явах хэвээр. Хамаараа үлээж явахдаа хамраараа амсгаа авдаг тийм зүгээр ингийн амьсгалж байгаа юм шиг амьсгалдаг гэдэг юм уу. Тэр утгаараа бол айгуу гайхамшигтай урлаг. Тэгээ одоо тэгээд битүүн амьсгаа бол бүр айгуу гоё даяар шат дэлхийн нийтээрээ битүүн амьсгааг хэрэгэлдэг болсон. Том жишээ гэхэд бол алтартай хөгжимч нөө Кенежи тий. Кенежи чинь Генесийн номонд бас бүртгүүлсэн баг шүү тий. Одоо Фризоны Беке төрөө бид гурвчин гурлаа лимбэнийх. Тэгээд нэг өдөр харин төрөө Беке ирээд юу вэ тийм биш нэг тон мистер гээд хүн байд юм биш ингээд микрофоны тохируулдаг нэг юм нэг том пульт гээд нэг юм дээр суудаг юм байна өдр гэл оо тийм үү тэгэл нөгөө нэг пульт мүлтэй чи юугаач мэдэхгүй юм биш оо тэгээд бид энэ нь болчих. Тэгэл анх 95 6 оноос анх хамтлаг болоод хөгжим үжигийн яг лимбэний 23 тот өрөө байдгийн. Тэр өрөөнд яг манай хамтлагийн хамгийн анхны уран бүтээлүүд төрж исэн. Би яг тэр одоо уран бүтээлүүд төрөх одоо бүх юун дээр байга яг хамт явж исэн. Нэг ангийн хүүхдүүд байсан. Тэгээд замын төвчрэлээс болоод ирж амжихгүй нөө яг дуулах болчиход байдаг. Тэгэл хоёр нь гараад би нөө тон пультний харцаачаа нэг микрофоноор дутуугийнхаа хоолойг нь хийж игээ. Тиймэрхүү тохиолдол бас нэрсэр байдаг. Тэгэхээр ялчгүй одоо бүхэл юм дээр яг хамт байсан тэгж явж исэн. Юу гэдэг 2000 онд сургууль төгсөөд тэгээд яг ялтчгүй чуулгад ороод 99 оноос би орсон байсан. Тэгээд яг хүссүүсэг ажилтай болоод ингээд явхаараа тэгээд нөгөө хэдтэйгээ одоо ч гэсэн бас ингээд байнга харьцаатай сайхан найзууд байдаг. Явда хайрт минь чи ямар гонигтай байх ёстой ч юм уу
Жаргалынхаа дундаас чимэн эргэж битгий хар заяа заяаныхаа жамыг дагъя та. Дордын хатуу энэ хорвоос үгүй байхын учиргүй гэж үдэ минь үсэж хачина